Сайн байцгаана уу? Руна ТV суугатаа давтаа мэрэлцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Японд гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлтгэлээ. 2012 онд Японы Канагава мужийн нэгэн хотод нэгэн эрэгтэй хүн орон сууцны шат үүд сандран гүйж гарч байдаг. Тэр эргэн тойрноо хулгайгаар ажиглан с ิจ гтэй байдалтай харагддаг. Түүнийг харсан хүргэлтийн жолооч түүний төрхийг жоохон сонин санагдсан ч энэ байрны оршин суугч байлгүй, ямар нэгэн зүйлд яарч байгаа юм байлгүй гэж бодоод нэг их тоогоогүй. Хүргэлтийн жолооч байрны хаалгаар гарах гэж байтал яг тэр с ิจ гтэй эрэгтэй орсон зүгээс эмэгтэй хүний орилго чимээ сонсогддог. Цочирч хүргэлтийн жолооч тэр даруй гүйж очоод аимшигтай дүр зурагтай нүүр тулдаг. Цусандаа будагдан унсан эмэгтэй мөн цонхонд өөрийгөө дүүжилсэн эрэгтэй хоёр тэнд байсан. Хүргэлтийн жолооч ихэд чочирдсан ч сэтгэлээ арай хийм барьж цагдаа руу яаралтай дуудлага өгч чаддаг. Цагдаа нар мэдээж түүний дуудлагын дагуу шууд хэргийн газар руу ирцгэн хэргийг шалгасан. Цагдаа нар энэ эрэгтэй эмэгтэйг хөнөөгөөд дараа нь өөрөө амиа хорлсон байж магадгүй гэсэн ихний таамаглалыг дэвшүүлцгээдэг. Эхний хэн болохыг нь тогтооход эмэгтэй нь 33 настай Миёши Рие, эрэгтэй нь 40 настай Козу Хидэте байсан. Энэ хоёр өмнө нь үерхэж байсан бөгөөд 8 жилийн өмнө салцгаасан хосууд байсан. Эхэндээ энэ хэргийг хуучин амаргуудын хоорондын маргаанаас үүдэлтэй хэрэг гэж үзэж байсан ч дараа нь цагдаа мөрдөн шалгалтаар ил болсон чочирдон мөнөн японочдыг айлгаж бас ихэд уурлуулсан. Ингээд энэ хоёрын талаар яг юу болсон талаар нь ярьж эхлэе. 2004 онд 25 настай болсон Рие Фукуокагийн их сургуулийг төгсөөд Токио дахь нэгэн дизайнерын компанид ажилд ордог. Рие сэргэлэн цав зан чанартай, спортоор хичээллэх дуртай байсан бөгөөд ялангуяа бадминтонд их сонирхолтой охин байсан. Тэр Сетагая дүүргийн бадминтоны дамжаанд явж олон найзтай болсон бөгөөд тэнд Козу Хидэте гэдэг эрэгтэйтэй танилцсан. Тухайн үед 32 настай байсан Хидэте нь Токио дахь охидын ахлах сургуульд нийгмийн ухааны багшаар ажилладаг. Гаднаас нь харахад цэвэрхэн төрхтэй, хошин мэдрэмжтэй, сэргэлэн яриатай, ер нь бол нэлээд сэтгэл татам тийм залуу байсан. Токио руу дөнгөж нүүж ирээд найз нөхөдгүй байсан Рие түүнд танилцсанасаа хойш удалгүй сайн болж тэд ч хосын харилцаатай болцоож эхэлсэн. Гэвч энэ сонголт нь өөрт нь эмгэнэл болно гэж мэдээж тэр зүүдэлж байгаагүй. Тэд үерхэд удалгүй Рие Хидэтэдөө үерхэж эхэлсэндээ харамсах болсон. Гаднаас харагддаг шигээ биш тэр өчүүхэн жижиг зүйлд ч амархан уурлаж, хүчирхийлэлтэй зан гаргадаг, байнга өөрийгөө бусдаас дорд гэж мэдэрдэг, уураа хянах чадваргүй эмгэгтэй ер нь бол тийм хүн байсан. Өөрийнх нь хүсэлт өчүүхэн төдийл нийцэхгүй зүйл гарах юм бол бүх бурууг Риед тохож өдөржин түүнийг зовоодаг болсон. Ингэснээр Рие Хидэтэогоос улам бүр залхаж цаашид тэсвэрлэхийн аргагүй байдалд хүрч эхэлсэн. Харин Хидэтэо багаасаа гэр бүлийнхээ отхон хүү болон өсөж юм бүхнээр дутхгүй орчинд хүмүүжсэн хүү байсан. Сурагч байхдаа сурлах сайтай, найз нөхдийнхөө дунд ч нэлээд нэр хүндтэй. Гэвч их сургуулаа төгсөөд Хидэте баг багаар өөрчлөгдөж эхэлсэн. Тэр удаан хугацаанд өөрийн хүссэн ажлаа олж чадахгүй явсаар эцэст нь Токиогийн нэгэн охидын ахлах сургуульд нийгмийн ухааны багшаар ажилд орсон ч байнгын ажилтан биш, гэрээт ажилтан байсан тул гэрээ нь хизээ дуусгуул гэсэн үргэлжийн айдастай амьдардаг байсан. Гэрээ нь дуусвал дахиад өөр сургууль хайх хэрэгтэй болохоор тэр үргэлж төгшдөг байсан. Тийм ч учраас тэр аажмаар өөртөө итгэх итгэлээ алдаж өөрийгөө эргэн тойрныхоо хүмүүстэй харьцуулан тэдний зөрүүг нь олж өөрийгөө улам илүү доош нь хийж боддог болж эхэлсэн. Тэр аажмаар нийгмээс тусгаарлагдаж хорсол, хохирогчийн сэтгэлгээ нэгсэж өчүүхэн зүйлээс ч гүн шарх авч зан ааш нь улам бүр бараан гажуудсан болж эхэлдэг. Тэр өдөр бүр өчүүхэн зүйл дээр нэр төрөө доромжлууллаа гэж ууралдаг, бүр занл хийх хүртлээр муудсан бөгөөд янз бүрийн аргуудаар Риег байнга зовоодог болж эхэлсэн. Ингэсээр Рие Хидэтэо хамт байх нь аажмаар маш аимшигтай санагдах болж эхлэн эцэст нь Хидэтэогийн энэ бүх балмад явдлыг цаашид твчиж чадахгүй болсон Рие сэтгэл нь сүрч байгаа мэт мэдрэмж төрж эхэлдэг. Тэгээд тэр Хидэтэод салъя гэж хэлсэн. Хидэтэо бол эхэндээ энэ салалтыг хүлээн зөвшөөрч чадалгүй түүн рүү аимшигтайгаар ойрлож юм шидэж эвдэн сүтгэж байсан. Гэсэн ч Риегийн уйггүй шаардлагын эцэст тэр хоёр 2 жил үргэлжилсэн харилцаагаа дуусган салцгаадаг. Рие Хидэтэдоос алсны дараа сэтгэл заслын эмч Миёши гэдэг хүнтэй танилцсан. Миёши Хидэтэогоос огт өөр халамжтай, тайван, зөөлөн, түүнд хүндлэлтэй ханддаг байсан. Хидэтэод дарлуулж шархалж байсан Рие Миёшитэй уулзсанаар Хидэтэогоос авсан шарх нь баг багаар эдгэж байгаа мэт санагдаж
өөрт нь тайван амгалан мэдрэмж өгдөг энэ хүнд улам бүр татагдах болсон. Удалгүй тэр хоёр хамтын ирээдүгээс төлөвлөж эхэлдэг. Тэд үерхэж эхлээд 7 хоног байтал Рие хит хитэн занл хийсэн мессежийг хүлээж авсан. Тэр нь мэдээж хідээ тоогоос байсан. Зөвхөн чи л аз жаргалтай байхыг би хизээч уучлахгүй, ургалтын чин төлөөс маш том байх болно гэсэн мессежүүдийг тэр илгээсэн. Рие түүний галзуу мэд төрхийг эргэн санаж түүнтэй хамт байсан аимшигтай өвдөлттэй өнгөрөөсөн нь санаанд орж айдас нь гинэт буцаж ирдэг. Тэр даруй Хидэтог мэдээж блоклсон. Гэвч Хидэтого ийм зүйлд бууж өгөлгүй, өөрийнхөө хэн болохыг нууж Риегийн ажилдаг газар руу хүртэл уцтаж түүнийг мөрдөж эхэлдэг. Эцэст нь төвчж чадалгүй Рие найз залуу Миошигийн хамт цагдаагийн газарт очиж түүний талаар мэдүүлэг өгдөг. Үүний дараа хэсэг хугацаанд Хидэтогоос холбоо ирэхээ болдог. Түүнээс хойш 1 жилийн дараа буюу 2008 оны 100 Миоши болон Рие нар турмай хийцгийн албан ёсоор гэр бүл болдог. Гэрлсний дараа тэд Токиогоос нүүж Канагава мужийн Зуши хотод амьдрах болсон бөгөөд Рие Ого Шибатагаас Миоши болгон сольсон. Амьдардаг газар, нэр, холбоо барих мэдээлэлгээд бүх зүйл нь өмнөхөөсөө өөр болсон гэсэн үг. Гэвч түүний аз жаргал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Холбоо тасарсан ч Хидэтогийн хитэрсэн дон хит зууралтал арилалгүй хിവэрлээсэн. 2010 оны 12 сард Рие гэрэлснийхээ дараа фриланс дизайнер болж онлайн дэлгүүр нээхээр бэлдэж байсан. Тэр сурталчилгааны зорилгоор өөрийн бүтээлүүд, хурмын зургууд болон өдөр тутмын амьдралынхаа хэсгүүдийг Facebook дээрээ үе үе нийтэлдэг болж эхэлсэн. Рие Хидэтогоос салснаас хойш хэдийн 4 жил өнгөрсөн байсан болохоор Хидэтого түүнийг мартаж өөрийн шинэ амьдралаа эхлүүлсэн байхаа л гэж бодож байсан. Гэвч энэ нь түүний эндүүрл байсан. Хидэтого галзуурсан хүн шиг Риег хайсаар л байсан. Тэгээд санамсаргүй байдлаар Риегийн Facebook-ыг олж түүнийг гэрэлсэн гэдгийг мэдэн асар их уралт мэдэрч маш их ууралсан. Тэр үед ажиллаж байсан түр гэрээт багшийн ажлаа хүртэл орхиж Риегийн хаана амьдарч байгааг олохын тулд өдөржин компьютерийн өмнө суун түүний мэдээллийг цуглуулж эхэлдэг. Удалгүй Рие Зуши хотод амьдарч байгааг нь ч тэр олж мэддэг. Хидэтого өөрийн бүх хөрөнгөө зараад шууд Мигийн амьдарч байгаа Зуши руу нүүсэн. Тэр өдөр бүр нэг сүмийн ойролцоо нуугдаж Риег гарч ирэхийг хүлээдэг болсон байгаа. Риег хаана байгааг олохын тулд тэр түүнийг Facebook-ыг ухаж үзэхдээ нэг сүм явдаг гэдгийг нь олж мэдэн зургийг нь харсан. Тэгээд тэр зурагт үндэслэн тэр сүмдөө ирэх байх гэж одоод өдөр бүр сүмийн эргэн тойронд түүнийг отож тагнадаг болсон байгаа. Үүний зэрэгцээ тэр Риед дахин занл хийсэн мессеж ол явуулсаар л байсан. Айдас давссан Рие хэдийн Зушигийн цагдаагийн газарт мэдгдсэн байсан боловч цагдаа нар Хидэтого болон түүний гэр бүлийн хүмүүс Риегийн өмнө дахин битгий гарч ир гэж амаар анхааруулсан ч Хидэтого үүнээс хойш бүр амиа орлого хийсэн цаан аврыг гаргасан байсан. Цагдаа нар зүгээр л амаар анхааруулад өнгөрсөн ямар ч бодит шийтгэл өгөөгүй учраас Хидэтого улам их зоригжин илүү даварсан аргаар түүнийг ол зовоож эхэлсэн байна. Тэр Риегийн нөхөр Миоши руу уцтаж уулзъя гэж шаардаж блогон дээр нь Риегийн зураг нэрийг нь тавьж нэг удаа бүр Риегийн нэрээр 100 ширхэг пицца захиалаад Риегийн ажил руу хүртэл хургуулж исэн байна. Үгээр ч зогсохгүй өдөрт бараг 100 орчим занл хийсэн мессеж илгээж сэтгэл санааны хувьд туйлын хүнд дарамтын байдалд оруулж исэн. Эцэст нь туйлдсан Рие бол дахин цагдаад хандсан. Тэр өөрийн цуглуулсан бүх нотлох баримтыг цагдаад өгж эцэст нь Хидэтого баривчлагдаж 2011 онд 1 жилийн хорих ял оноос нь тэр нь хорих ял биш 3 жилийн тэнцэнтэй тэнцэх ял болж өөрчлөгдсөн байна. Гэвч яг энэ үед цагдаа нар эргэж засахын аргагүй маш ноцтой алдаа гаргасан байсан. Рие цагдаа нарт өөрийн нэр болон хувийн мэдээллээ ямар ч тохиолдолд Хидэтогод битгий хэлээрэй гэж олон удаа хүссэн боловч 2011 оны 6 сард Хидэтог баривчлах үед цагдаа нар Риегийн шинэ овог болон одоо амьдарч байгаа газрын нэрийг түүнд хэлчихсэн байгаа. Энэ бол маш том алдаа байсан. Энэ явдал хэвлэлээр ил боломгц цагдаа нар энэ бол ердийн баривчилгааны үйл явцын хүрээнд болсон зүйл, ямар ч асуудалгүй гэж хариуцлагаас цагдаа нар бултах гэж тийм хандлагыг үзүүлж исэн боловч хохирогчийг зохих ёсоор хамгаалж чадаагүй, туйлын хариуцлагагүй үйлдэл гэж олон нийтийн хүчтэй шүүмжлэлд бол өртсөн. 2012 оны 4 сарын 9-нд Рие дахин цагдаагийн газарт очдог. 3 сарын 24-өөс хойш 17 хоногийн турш Хидэтогоос нийт 89 удаагийн мессеж хүлээж авсан учраас цагдаа дээр ирсэн байсан. Тэр мессежүүд дотор нь
Чи өөр эрэгтэйтэй гэрэлсэн нь гэрээг зөрчсөн хэрэг. Надад учруулсан сэтгэл санааны хохирлын төлбөрийг төл гэх мэт зүйлсүүдийг бичсэн байсан. Гэвч цагдаа нар бол энэ тийм ч ноцтой агуулгатай зүйл биш юм шиг байна гэж үзээд зүгээр мессеж явуулсныхын төлөө шийтгэх хууль зүйн зохицуулалт байхгүйгээд түүнийг зүгээр л гэрт нь буцаачдаг. Йокохамагийн прокурорын газар ч мөн адил энэ зүйлийг хууль ёсоор шийтгэх нөхцөл биш гэж дүгнсэн. Тэд Риегийн хүсэлтээр түүний гэрийн ойролцоо хяналтын камер суйрлуулж мөн 6 сарын хугацаанд түүний гэрийн өмнөр 142 удаа эргүүл хийхээр тохирцоодог. Ингээд энэ үеэр бол Хидетогоос ямар ч холбоо ирээгүй, эцэст нь амар тайван байдал ирлээ гэж андуурсан Рие цагдаад одоо түүнээс холбоо ирэхгүй байгаа болохоор цаашид түүнийг битгий өдөөгөрөө гэж хүссэн байгаа. Хидетогоос бүрэн салж түүнийг мартаж амьдрах гэсэн Риегийн чин хүсэл ийхүү яаруу дүгнэлтэнд хүрсэн байж магадгүй. Гэвч Риегийн бодсноос эсрэгээр Хидето огт чимээг байгаагийн шалтгаан нь цагдаагаас сонссон Риегийн хувийн мэдээлэлд тулгуурлан интернетээр түүний тухай дахин ухан төнхөж исэн явдал нэсэн байгаа. Үүгээр зогсохгүй тэр бүр хувийн мөрдөгч хүртэл хөслөн Рие яг хаана амьдарч байгааг тогтоохоор оролдож эхэлсэн. Хидето интернетэд Зуши хотын Кокусо 6 дугаар хороололд амьдардаг хүмүүсээс асууж байна гэсэн гарчигтай олон удаагийн нийтлэл тавьсан. Би өмнө нь мэддэг байсан Шибата Рие гэдэг хүнийг хайж байна. Тэр хүн тэнд амьдардаг юм шиг байна. Би очиж уулзмаар байгаа ч яг хаягийг нь мэдэхгүй байгаа болохоор хэрэв мэддэг хүн байвал имэйлээр холбоо барина уу гэж бичээд Риегийн нөхрийн нэрийг хүртэл хамт оруулсан байсан. Түүнчлэн Хидето олон өөр хаяг ID үүсгэн хэдэн 10 нийтлэл бичиж Риегийн хувийн мэдээллийг олох гэж улаан оролдож байсан. Тэр нийтлэлүүдийн заримд нь өөрийгөө 17 жилийн турш сэтгэл готролтой тэмцэж байна гэж тусламж хүртэл хүсэж бичсэн байсан. Ингэж агаад эцэст нь тэр Риегийн гэрийг олж чадсан. Түүний хөсөлсөн 2 хувийн мөрдөгчийн нэг нь гэрийг нь олсон. Тэр хүн өөрийгөө Риегийн аав гэж дүрсгэн Зуши хотын захиргааны байгууллага руу уцтаж татварын өрийн нэхэмжлэл ирсэн юм а, хаяг нь буруу хүрсэн бололтой. Түүний хаягийг олж мэдэхэд туслаач, энийг нь явуулах гэсэн гэж яриад хаягийг нь олж авсан баг. Ингээд 2012 оны 11 сарын 6-нд Хидето Сетагая өртөөнөөс галт тэргэнд сууж Зуши өртөө хүртэл явсны дараа Риегийн гэрт очисон. Тэгээд түүнийг хармагцаа нууж авчирсан зэвсгээ гарган Риегийн хэвлий болон хүзүүнд хутгалд шархтуулсан. Ингээд энэ байдлыг харсан хүргэлтийн золиоч цагдаад мэдгдсэн хэргийн газарт ирсэн цагдаа нар бол 2 давхрын цонхон дээр өөрийгөө дүүжилсэн Хидето мөн цусандаа будагдан унсан Риег олсон. Цагдаа нар тэр даруй хоёулангийн нэмлэг рүү хүргэсэн ч хоёулаа аль хэдийн амьсгал хураасан байсан. Риегийн өхлийн шалтгаан бол их хэмжээний цус алдал. Хидетогоос мултран гарахын төлөө хийсэн түүний бүх тэмцэл эцэстээ ийм эмгэнэлт төгсгөлөөр төгссөн байгаа. Япончууд Риегийн хаягийг гэмт этгээдэд мэдгдсэн цагдаа нарыг хүчтэй буруутгасан бөгөөд хүний эрхийг ноцтой зөрчиж хүний нэр төрийг үгүй хийдэг ийм төрлийн гэмт хэрэг нь цаашид эмгэгтэй сэтгэл санааны хувь тогтворгүй байгаа хүний хийсэн хэрэг гэж өршөөгдөх ёсгүй. Харин стокийн буюу мөрдөн мөшгөх гэмт хэрэг тул маш хатуу ял шитгэлийг оноодог байх ёстой гэж шаардаж байсан. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр харамсалтай. Тэг хэрэг үйлцсэн хүн ч гэсэндээ өөрөө амнасаа хорлцсон болохоор энэ хэрэг дээр шийдэглээ авч чадахгүй ингээд хаагдсан ийм харамсалтай хэрэг байгаа. Зүгээр залуу наснда өөрт нь таалагдаж сайн болж үерхжсэн залуу нь өөрийнх нь бодож исэн хүн биш юм байна гэдгийг мэдээд салах орлого хийж дараа нь яг өөрийнхөө жинхэнэ хайрыг олж аз жаргалтай амьдрах гэсэн боловч өмнөх тэр хүний хитрхи зууралцсан энэ аимшигтай байдлаас болж амь насаа алдсан үнэхээр харамсалтай юм хэрэг байла. За тэгээд та бүхэн энэ хэрэг дээр бас юу гэж бодож гин өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээд бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.